За сайн байцгаана уу шатар сонирхогчдоо. Энэ өдрийн мэндийг хүргэе. Өнөөдөр та нарт Скандинавын өргөөр хэрхэн яаж ялах вэ? Энэ их амархан. Та нар мэддэг нэг нь эргэн санаж, мэддэг нэг нь мэдж яваарай. За ингээд эхлэе. Айл Е дөрвөж нь бид нар D5 айл манай үед нь бид нар морой гаргана. Айл бас морой гаргана. Тэр тиймээгээр энэ морийг наад авчихна. Тэр морой хөдлөх юм бол бид нар энэ версийн идэх боломжтой. Тэр айл морой хөдлөх гэсэн. Тэгэхээр айлын хүүгээ хамгаална гэсэн үг. Яг л энэ моройг нь бас бирс оруулах. Бид нар хүүгээ өгнө. Манай хүү бидний ямар ч хэрэгэл зөв. Бид нар зөрүүлээд энэ хүүгийг нэгнэ. Тэгэхээр манаас бол талбар. Айл шууд ингээд шагналчлаа. Яг л энэ зэн хоосон гарсан байна. Тэгэхээр бид нар моройр хамгаалах хэрэгтэй. Айл морой өгнө. Яг л энэ фирс авах болохоор морой хөдлөж болж байна. За бид нар фирсээ энэ тавилаа. За айл болох маш том давуу тал гарч ирж байна. Яг л манай морийг ингэж идвэл манай фирс дээр чинь фирсийг идэх боломжтой. Бас ингэ шаглан морой хөдлөх юм шаглан гэсэн үг. Тийм болохоор манай шаг айлда ганцхан үйл байна. Тэр юу их юм бол цагаан нэг юм. Тэгэхээр бид нэр тэмээн авна. Шаг юм бол